Хүн төрлөختний бүтээсэн олон гайхамшигт технологийн нэг нь бидний оршин суугаа гариг дэлхийг тойрон эргэлддэг хиймэл дагуул юм. 60 жилийн өмнө 1957 онд Оросын эрдэмтэн судлаачдын баг Спутник хэмээх анхны хиймэл дагуулыг хөөргөж сансрын технологийн салбарт шинэ хуудсыг нээсэн. Тэр цагаас хойш дэлхийн 50 орн 8000 орчим хиймэл дагуул хөөргөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар сансрын удамд 560 орчим хиймэл дагуул идэвхтэй ажиллаж байгааг Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд тооцоолон гаргажээ. Монгол улсын анхны хиймэл дагуулыг бүтээж байгаа Японы Кюшугийн технологийн институт. Товчоор Q-Tech гэж нэрлэдэг энэ институт нь Японы олон зуун аж үйлдвэрийг инженерийн боловсон хүчнээр хангасан улс дан нэртэй сургууль юм. Нано хиймэл дагуул бүтээх турших дэлхийн шилдэг 3 лабораторийн нэг энэ сургуульд байдаг. Энд хэрэгжиж байгаа олон улсын бөөрц төслийн хүрээнд Монголын анхны хиймэл дагуулыг бүтээж байгаа юм. Монгол, Япон, Гана, Нигери, Бангладеш зэрэг 5 орн оролцож байгаа олон улсын бөөрц буюу шувууд төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж хөөргөхд нь туслах зорилготой юм. Nowadays, small satellite is very popular. Өнөөдөр дэлхийн улс орнууд ихэвчлэн жижиг хиймэл дагуул бүтээж хөөргөх болсон. Сансрын технологи тэр дундаа хиймэл дагуул нь өдөр тутмын хэрэглээ болсон зүйл. Тиймээс манай төсөл нь хөгжиж байгаа орнуудад хиймэл дагуул бүтээж, хөөргөх, түүнийг удирдах боловсон хүчнийг бэлтгэх, сансрын технологиг эзэмшихэд нь тусалж дэмжих зорилготой юм а. And so we started the space. Q-Tech-т докторийн зэрэг хамгаалах судалгааны ажил хийхээр ирсэн Монгол Улсын их сургуулийн 3 залуу багш олон улсын хиймэл дагуулын төслийн багт орж Монголын анхны хиймэл дагуулыг бүтээж байгаа юм. Тэд хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд гардан угсрах, техникийн шийдэл гаргах, туршин шалгах зэрэг бүх шатны ажлыг гүйцэтгэж байна. Биднийг очиход хиймэл дагуул бүтээх ажил төгсгөлийн шатанд орчихсон хөөргөх загвараа угсарч байсан юм. Анх ганцаараа ярьжсэн. Тэгээд том хиймэл дагуул одоо тэр хэдэн тооны хиймэл дагуулыг хийчэндээ би л тэрийг хийн гэж зорж иржсэн байхгүй юу анх эрэхтэй. Тэгээ ирээд юм сураад ирэхин цагт юу ойлгосон гэхээр би ганцаараа ерөөсөө хийж чадахгүй юм. Тэгээд биднэрт баг хэрэгтэй гэдгийг ойлгосон. Багтай байлаа гэхэд шууд тэр том юмыг бас хийчихгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Алхам явах хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нэр одоо энэ жижиг хиймэл дагуулаас эхэлж байна. Энэ бол бидний эхний алхам. Олон улсын төсөлд хамрагдсан орнуудаас Монгол, Нигери, Бангладеш улс нь анхны хиймэл дагуулаа хөөргөх гэж байгаа. Орон бүрээс 3 оюутан, нийт 15 оюутан төсөлд хамрагдаж өөрсдийн хиймэл дагуулаа бүтээж байна. Тэд 15 улаан нэг баг болж улс орон бүрээрээ дэд баг болж ажиллана. Хиймэл дагуулынхаа даалгаврыг тодорхойлж, загварыг гаргахаас эхлээд угсарч дуусах хүртэл бүх үйл явцыг хиймэл дагуул хөгжүүлэх гэж ярьцгаадаг. Бид нэр хиймэл дагуулыг хөгжүүлэх үйл явц ерөнхийдөө 3 үе шатаас бүрдэж байгаа. Эхлээд бүх юм хийж болох уугүй юу гэдгийг тодорхойлно. Дараа нь хийн. Тэгээд туршина. Одоо инженерийн загвар гэж гаргаж байгаа. Инженерийн загвараас өмнө ширээний загвар гэж гаргаж байгаа. Ширээн дээр ажиллаж байна. Одоо энийг хиймэл дагуул хэлбэртэй болголоо. Тэгээд нөгөө орчныхын тестүүдийг хийж байгаа. За орчных нь тэр туршилтуудыг хийсний дараа үнэхээр яг энэ ажиллаж чадж байгаа тэгвэл бид нэр одоо нисэх загвараа хийж байгаа. Хиймэл дагуул хэмээх сансрын хөлгийг хэрхэн бүтээдэг вэ? Үүнийг ойлгохын тулд систем инженерчлэл хэмээх нэр томьёотой танилцуулж энэ үг ямар утгатай болохыг ойлгох хэрэгтэй болно. Үүнийг хар ухаанаар олон системээс нийлж бүтдэг хэмээн тайлбарладаг. Хиймэл дагуул маань болохоор ерөнхийдөө бол систем инженеринг гэдэг гол агуулга дээр явдаг. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө бүхий л системүүд нэгдээд нэг цогц системийг бүтээдэг. Тэгээ тэрвээ энэ систем дотор ямар нэгэн зүйл нь нөгөө хэдийг зохицож ажиллаж чадахгүй бол хиймэл дагуул маань болохоор тодорхой үйл ажиллагаа нь бол алдагдана. Машин ч гэсэн систем. Машин найдвартай байх хэвээр. Гэхдээ машины хүн очиод засчих болно шүү дээ. Тийм учраас зарим нэг одоо юу гэдэг эрсдлүүдийг машин дээр хүлээн зөвшөөрч болно. Гэтэл хиймэл дагуул дээр ямар ч эрсдэл хүлээн зөвшөөрч болохгүй. Машин дээр хүлээн зөвшөөрч байгаа эрсдлүүд нь одоо юу гэдэг эрсдлүүд нь машин дээр хүлээн зөвшөөрч болохгүй. Машин дээр хүлээн зөвшөөрч байгаа эрсдлүүд нь машин дээр хүлээн зөвшөөрч болохгүй. Машин дээр хүлээн зөвшөөрч байгаа эрсдлүүд нь машин дээр хүлээн зөвшөөрч болохгүй.
алдаа гаргаж болохгүй. Тэрүүгээр аюу чухал. Тэгэхээр яг хөө бидний нэг энэ дээрээ сурж байгаа бас нэг гол давуу тал нь бас систем инженерчлэл хэрхэн явагддаг юм. Зөвхөн хиймэл давуу биш. Ерөнхийдөө олон системүүдээс бүтсэн зүйл нэгдээд нэг систем болохоор яаж найдвартай ажиллах ёстой вэ гэдэг аргачлалыг бас сур. Систем инженерчлэлийн төгс хөлбөр болох хиймэл дагуулыг бүтээхдээ баг болгон өөр өөрийн үүрэгтэй байна. Тэр нь дэд системүүдийг бүтээх. Өөрөөр хэлбэл баг тусвар тодорхой системийг хариуцаж авсан байдаг. Үүнийг хийхдээ дан ганц өөрийн хиймэл дагуул гэхгүй, бусад орны хиймэл дагуулын тухайн системийг бас хийн. Төв процессорын систем хариуцаж авсан тухайн инженерл гэхэд 5 хиймэл дагуулын төв процессорыг бүгдийг хийн. Манай Монголын багийн хувьд хамгийн гол системүүдийг бүтээж байна. Баг тус бүр өөр системүүдийг хариуцаж авсан гэсэн нэг баг шиг хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ дээр оролцож байгаа улс орнууд болон манай Монголын баг ерөнхийдөө аягүй сайн хамтарч нэг ойлгож тэгээд өрүүлж тусалж дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд энэгээр ч гэсэн бидний төсөл амжилттай яваа гэж бодож байгаа. Яхаар байхгүй манай залуучууд бол гол зүйлүүдийг бол хийж байгаа. Энэгээр бол Япон багш нар ч их бахархаж байгаа. Энд ажиллаж байгаа бусад багийн гишүүд хүлээн зөвшөөрсөн. За удирдах байгаа багш бидний хувьд үнэхээр бахархалтай байна. Бидний бэлдсэн одоо оюутан багт нь бэлдсэн оюутнууд манай Монгол Улс их сургуулийн залуу багш нар бас л бахархалтай сайхан ажиллаж байна. Монгол оюутнуудын эзэмшсэн мэдлэг туршлага хиймэл даалгаврыг бүтээхэд гүйцэтгэсэн ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Тэд альва асуудал гарахад шийдэх, гарц олох, шинийг сурах, даалгасан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэх чадвар өндөр болох нь харагддаг. Тиймээс би Монгол улсын дараагийн хиймэл дагуулыг бүтээхэд Монгол оюутнуудын эзэмшсэн мэдлэг, ур чадварт сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байна. Сурч чаддаг. Тэгээд тэнд сурсан байгаа бидний яг мэдлэг бол тийм хинт ч хэрэггүй хаягдсан зүйл биш. Тэр талаараа бол бид нэг тийм дутагдаад тал байхгүй. Зарим тохиолдолд бол давуу. Мэдээж электроникийн зүйл хэдий програм хангамж бусад зүйл төр явдаг ч гэсэн суурь нь болохоор физик суурьтай байдаг. Ерөнхийдөө Монголд эзэмшин мэдлэг маань болохоор энд ерөнхийдөө хамгийн суурь толгой зүйл болж байна. Миний хувьд болохоор энэ төсөл дээр зураг авах системийг хариуцж ажиллаж байгаа. Энэ дээр болохоор 2 камер, нэг нь өндөр наривчлалтай, нөгөөд нь болохоор бага наривчлалтай 2 камерыг хариуцж авч ажиллаж байгаа. Хаашаа 10 см-ийн хэмжээтэй хиймэл дагуул дотор том камер оруулах нь угаасаа боломжгүй болохоор бид нар өөрсдийн гэсэн өмнө хөгжүүлж исэн софтверүүд болон хардверүүд дээр нэмээд тэгээд өмнө гаргасан төлөвлөгөөнд хэр тохирох камер авч болох вэ гэдгийг судлаа. Тэгээ бид нар хөгжүүлээд явсан байна. Миний нэг давуу тал нь судалгааны ажлаа энэ юун дээрээ хийгээд байгаа, төсөл дээрээ хийгээд байгаа. Тавуулангийнхын төв процессорыг одоо би хийж байгаа гэсэн. Хиймэл дагуулын төв процессорын систем бол ерөнхийдөө тарих гэж ойлгож болно хүнээр бол. Хиймэл дагуулын газартаа холбогдох, газраас команд хүлээж авах, буцаагаад команда боловсруулад мэдээлэлээ дамжуулах. За тэгээ хиймэл дагуул өөрийн гэсэн даалгавартай тэр даалгавруудыг газрын станцтай холбож өгнө. Ямар даалгаврыг хэдэн цагт яаж ажиллуулах вэ? За тэгээд тэрнээс гадна өөрийнхөө одоо биеийн байдлыг хянана. Температур нь ямар байна, хүчил нь ямар байна, гүйдэл нь ямар байна. Хэрвээ ямар нэгэн хэсэгт алдаа гарах юм бол тэр хэсгээс салгадаг, эсвэл засдаг тийм одоо үндсэн тархины үйл ажиллагааг гүйцэтгэдэг. За миний хувьд бол тэжээлийн систем. За тэжээлийн систем гэхээр цахилгаан гэж ойлгож байна. Хиймэл дагуулын цахилгааныг нарнаас хөрвүүлж цахилгааны энерги болгож аваад түүнийг хиймэл дагуулынхаа одоо тоног төхөөрөмж, электрон тоног төхөөрөмжөд дамжуулах тэр хэсгийг тэгээд бас батаренд тэр энерги хадгалж явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол хиймэл дагуул маань
дэлхийг тойрж эргэж явахдаа сүүдэртэй талд шөнө орсон үед бол батарейгаар ажиллана. Нарны талд гарч ирсэн үедээ бол нарныхаа дэлгэцээр тогоо цахилгаанаа үйлдвэрлээд тэгээд ажиллах юм байна. Тэгээд тэрийг ерөнхийдөө тэр чигээр нь энэ цахилгааны системийг нь хариуцсан. Мөн интерфейс менежмент гэж одоо механик болон электроникийн эдгээр дэд хэсгүүд хоорондоо хэрхэн яаж харилцаж алдаагүйгээр ажиллах вэ гэдэг одоо тэр дизайныг, тэр менежментийг зарим бүтээгдэхүүн хийж байгаа компаниудаа болон саб систем, дэд системүүдийн хооронд одоо харилцаа холбоо уялдааг нь тодорхойлох гэсэн тийм ажлыг хийсэн. Хиймэл дагуул бүтээн гэдэг маш нарийн тооцоололтой, хариуцлагатай, хийх ажлаа минут секундээр тооцож төлөвлөсөн нягт нямбай ажил болох нь харагдана. Хэд хэдэн төрлийн загвар бүтээж олон удаа туршсны эцэст эцсийн хөлбөр буюу хөөргөх загвараа өгсөх ажилдаа орно. Энэ ажлыг Clean Room нэртэй хиймэл дагуул өгсөх оюутнуудаас бусад хүн орохыг хоригдсон, оюутнууд хүртэл тусгай ариутгасан гутал хувцас өмсөж байж ордог энэ өрөөнд хийж хиймэл дагуулаа өгсөв. Хиймэл дагуул өөрөө ингээд ямар нэгэн байдлаар тодорхой бохирдолтой байх юм бол сансарт очоод тэр бохирдол нь өөрөөс нь холдож чадахгүйгээр эргээд өөрөөсөө ялгарсан бохирдол нь буцаад өөрийгөө бохирдуулаад одоо жишээ нь камерын линз байлаа гэхэд тэрийг бохирдуулах боломжтой. Мөн одоо нарны панелийн гадна тал дээр бохирдээд нарны одоо энерги үйлдвэрлэх хувийг багасгах гэх мэтчлэн ерөнхийдөө бол энэ бохирдол нь бол маш их эрсдэлтэй. Хиймэл дагуулыг хүн очоод засч чадахгүй. Эсвэл ямар нэгэн байдлаар буулгаж ирж байгаа дахиад хөөргөж болохгүй. Тийм учраас хиймэл дагуулын систем бол хамгийн өндөр найдвартай ажиллагаа шаарддаг шүү дээ. Тэрүүгээр ялгаад өндрөөс хэрхэн зураг авах те фокусын тохиргоо тэгээд сансар дарчаар хит хөөтийн хит халуун тэгээд мөн хөөргөх хугацаанд бас айгүй өндөр чичгэрэлтийг авдаг. Тэгээд энэ болгоныг болохоор хиймэл дагуул маань болохоор давж гарах хэрэгтэй. Тэгээд энэ бүгдийг болохоор манай сургуулийн лаборатори дээр иргэдэд тестэлсэн байгаа. 3-4 удаа энэ тест хийгдсэн. Бүх юм нь өөрсдийн гэсэн тодорхой хэмжээтэй ямар хэмжээгээр ерөнхийдөө яаж хийх вэ гэдэг нь болохоор цаанаасаа заагдсан. Тэгээд тэр хэмжээнүүд нь тааруулж хийх ёстой байдаг. За яг хиймэл дагуул хийн гэдэг бол өөрөө их маш нарийн төлөвлөгдсөн тим ажил байх хэвээр. Тэгэхээр бол маш сайн төлөвлөж чадах юм бол энэ ажил бол бас боломжтой л ажил. Цоо шинээр хийж байгаа үед бол мэдээж хэрэг бэрхшээлүүд байна л да. Гэхдээ яг юуны төлөө энэ ажлыг хийж байгаа вэ гэдэг бодох үед бол тэгээд энэ ажил хэцүү биш л болж эхэлнэ. Хиймэл дагуул найдвартай эсхийг олон удаагийн туршилтаар шалгаж баталдаг байна. Сансрын орчин гэдэг газар дээрхээс огтөөр байдаг болохоор туршилтыг тусгай лабораторид сансрын орчин бүрдүүлсэн тим төхөөрөмжөнд хийдэг. Туршилтын үеэр хиймэл дагуул нь хөөргөх үеийн хүчтэй чичирхийллийг давж чадах эсэх сансарт гараад хэрхэн ажиллах зэргийг шалгадаг. Хиймэл дагуул хөгжүүлэх явцдаа олон удаа туршилт хийж найдвартай хөөрч сансарт гараад найдвартай ажиллаж чадах эсгийг шалгадаг. Энэ бол хиймэл дагуулаа хөөрөхийн өмнө вакуум орчин үүсгэн туршилт хийдэг лабораторийн багаж тоног төхөөрөмж. Энд ийм төрлийн туршилт хийдэг 3 төхөөрөмж байна. Туршилт хийхдээ төхөөрөмжийн хаалгыг нээж хиймэл дагуулаа дотор нь байрлуулад дараа нь сансрын орчинтой ижил агааргүй орчин үүсгэн туршдаг. Хиймэл дагуулын бөөрс төсөлд 7 улс оролцож байгаа. Үүнээс 5 улс хиймэл дагуулаараа 2 улс газрын станцаараа хамтран ажиллаж байгаа юм. Оролцож байгаа улс орнуудын тоо хиймэл дагуулын даалгавар, сар хүрээгээрэн түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болох юм. 5 улсын хиймэл дагуул нисээд 7 улс газрын станцаараа хамтарч оролцож байгаа нь бол дэлхийд анх удаа энэ утгаараа нөөбөд бас тэмдэглэгдсэн энэ сансрын технологийн түүхэнд бас тэмдэглэгдэж байгаа юм сайхан үйл явдлаа. Энэ манай Монгол улсын баг тэргүүлэх оройлдод оролцож байгаад тэргүүлэх үүрэгтээ оролцож байгаад Монголын ард түмэн бүгдээрээ бахарах ёстой юм зүйл шүү гэж. QTech институтын сансрын хөлөг түүний сансрын орчин дахь харилцан үйлчлийн инженерчлийн лабораторийг профессор Чо Мэнгу удирддаг.
Тэрээр сүүлийн 10 жилд хиймэл дагуул, тэр дундаа жижиг хиймэл дагуулын хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Оюутнуудын хийсэн хиймэл дагуулаас 3 нь аль хэдийн сансарт хөөрөд байгаа юм. Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сард хөөргсөн хиймэл дагуул одоо амжилттай ажиллаж байгаа. Хиймэл дагуулын газрын станц сансрын антенн QTech-т байрладаг бөгөөд оюутнууд нь тогтсон цагт орж хиймэл дагуулаас мэдээлэл авдаг. Энэ саяны хиймэл дагуултай холбогдохын тулд бид нэр эдгээр багжуудыг ашигладаг байгаа. Тэгээ энэ бол одоо бүх багжуудыг хэрэгжиж байгаа төвжээлийн үүсгэр энэ бол ямар ч үед таслахгүй найдвартай байх хэвээр. За тэгээд энд бид нэр хиймэл дагуулаас ирж байгаа радио долгионыхоо шуумыг сонсдог. Тэгээд тэрийгээ бид нэр декодж тайлж авдаг. За энэ бол бидний радио долгионоо хүлээж авдаг үндсэн багаж. За радио гэж нэрлэдэг багаж. За тэгээд ийшээ энэ радиогоос гарсан энэ долгионоодоо бид нэр компьютер руу тоон дохиороо хөрвүүлдэг ийм хоёр төхөөрөмж байна. Нэг нь болохоор хиймэл дагуул руугаа дохио өгтөө хэрэгэлдэг төхөөрөмж, нөгөөх нь хиймэл дагуулсаа дохио татаж авахтаа хэрэгэлдэг ийм төхөөрөмжүүд байна. За тэгээд энэ хоёр төхөөрөмж байна. Энэ хоёр төхөөрөмжүүд одоо антенныг удирддаг төхөөрөмж. Хиймэл дагуул дээгүүр ингээд нисээд өнгөрөхөд яг хиймэл дагуулын антенн маань яг дагаж явах хэрэгтэй. Яг л мэдээ алдахгүй тулд яг байрлалыг нь дагаж явах хэрэгтэй. За тэгээд энэ програмыг бид нэр харах юм бол энэ дээр хиймэл дагуул маань хаана явж байгааг харуулж байна. Одоо жишээ нь бидний сая энэ одоо бидний байгаа KIT гэдэг одоо манай сургуулийн байр шиглэл энэ дээгүүр одоо хиймэл дагуул нисээд өнгөрсөн. Одоо бол энэ номхон даатаа дээгүүр нисэж явж байна гэсэн үг. Саяны энэ бидний ажилласан хиймэл дагуул болохоор Хорио 4 гэдэг нэртэй хиймэл дагуул одоо 2016 оны 2 сард Astro H гэдэг JAXA болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан хиймэл дагуултай хамт хөрөгдсөн жижиг оврын хиймэл дагуул байгаа. Тэгээд энэ хиймэл дагуул нь болохоор шинжлэх ухааны маш олон туршилтуудыг гүйцэтгэхээр зориулагдаж хийгдсэн. Чухал мишнүүдийн хийгдсэн өдрүүдийг бид нэр ингээд зүгээр энэ дээр ингээд наацсан байж байгаа. Одоо бол энэ чи бараг жил болох гэж байна. Тэгээд ерөнхий мишн тайм бол ерөнхийдөө 2 жил гэж явж байгаа. Орчин үеийн технологийн дэвшлийг сайтар ашигласан анхны хиймэл дагуулын хэмжээ хаашаа 10 см, 1 литр эзэлхүүнтэй. Бусад орны хиймэл дагуулыг бодвол манайх олон үүрэг хүлээсэн. Ер нь бичил хиймэл дагуул ердөө 1-3 даалгавар гүйцэтгэдэг бол энэ хиймэл дагуул 6 төрлийн үүрэг гүйцэтгэх даалгавартай байх юм. 400 км-ийн өндрөөс дэлхийг тойрон нисэхдээ өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой. Түүнчлэн хөөргснийхөө дараа 7 орноос газрын станцаар холбогдож мэдээлэл авна. Манай орны хувьд тэгээд энэ төсөлд оролцож байгаа бусад орнуудын хувьд зарим нь бол яг адилхан бүгдээрээ шинээр хэлж байгаа улсууд байгаа. Хоорондын газрын станцын сүлжээг ашиглаад олон хиймэл дагуулуудынхаа боломжийг ашиглаад тэгээд хиймэл дагуулын байрлалыг GPS-гүйгээр одоо жишээлбэл яаж тодорхойлж болох вэ гэдэг аргыг туршиж байгаа. Ийм туршилтууд хийгдэж исэн өмнө. Гэхдээ тэднэрт ямар асуудал байдаг вэ гэхээр газар нутаг нэг улс ийм туршилт хийвэл тэднийх нэг л газар оронтой нэг л газар хүлээж авна. Өөр газруудад хүлээж авах боломжгүй те. Монголоос бид нэг хиймэл дагуул нэг газрын станцаас бол нэг л удаа холбогдно. Одоо нэг хиймэл дагуул яваад өнгөрөхөд нэг удаа л холбогдно. Гэтэл олон оронтой хамтын ажиллагаатай олон газрын станцыг ашиглах боломжтой байх юм бол хиймэл дагуул маань дэлхийг нэг тойроход бид нэр төдий чинээ олон удаа хандж болно гэсэн. Тийм мэдээлэл авах боломжтой. Хиймэл дагуулууд өөрсдийн хүчин чадал хэмжээнээс хамаарат сансарт тодорхой хугацаагаар ажилладаг. Хамгийн том хэмжээтэй холбооны хиймэл дагуул ерөнхийдөө 10 жил ажилладаг. Манайх шиг хамгийн жижиг хиймэл дагуул 6 сар ажиллаж үүргээ гүйцэтгэв. Хиймэл дагуулын өөрхөн даалгавар бол 6 төрлийн даалгавар байгаа. За хиймэл дагуул дээр гүйцэтгэх даалгавар нь бол одоо 100 метрийн наривчлалтай зураг авах. Оролцож байгаа одоо 7 улс байгаа. Яг 5 улс хиймэл дагуулаар оролцоод 2 улс газрын станцын хамтын ажиллагаагаар оролцож байгаа энэ төсөлд. Тэгээд энэ олон улсын газрын станцын сүлжээг бий болгож хамтдаа хөшөө илүү технологийн амжилтанд хүрэх боломжтой гэсэн тийм хэдийн зорилготойгоор ер нь энэ даалгавруудыг
хийсэн ийм даалгавартай ийм л юм байна л да. Одоо энэ хийж байгаа хиймэл дагавал яг үнэндээ 6 даалгавартай байхгүй. Тэгээд тэрний нэг нь болохоор эх орныхоо төрийн дуулалыг сансраас радио төлгөөнөөр цацъя. Тэрийг хүлээж авъя газар дээр. Хиймэл дагавал харагдж байгаа бүх газар манай төрийн дуулалыг яг үнэндээ хүлээж авч болно. Энэ дээр нэмээд бас нэг бидний хийх гээд байгаа юм бол газраас өөрсдөө газар дээр дуу зохиочод тэрийг хиймэл дагавал руугаа илгээгээд тэгээ хиймэл дагавлаас тэрийг цацах. Яг үүндээ 1 кг хэмжээтэй хиймэл дагавал дээр ийм туршилт хийгдэг байгаа. Дэлхийн улс орнууд ихэнхдээ анхны хиймэл дагуулан үндэсний их сургуулиас хөөргсөн байдаг. Манай улс ч гэсэн энэ жишгийн дагуу хиймэл дагуулан бүтээж хөөргөх зэхэж байна. Түүнчлэн Монгол улсын их сургууль дээр хиймэл дагуулын газрын станц байгуулж мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах болно. Энэ хиймэл дагуулын 2017 оны эхний улиралд Японы сансрын хөлгөөр сансарт гаргана. За энэ манай хиймэл дагуул маань энэ хөтөлбөрт хамрагдж байгаа бусад орны хиймэл дагуулуудтай хамтарч ажиллах юм байна. Энэ хиймэл дагуулаас авах мэдээллийг Монгол Улсын их сургууль дээр байрлуулсан газрын станцаас мэдээлэл авч боловсруулж шаардлагатай хэрэглэгчдэд хүргэнэ. Энэ төрөнд манай онцгой байдлын ерөнхий газар энэ мэдээллийг хэрэглэгч болж байгаа. Үүний дүнд өнөөдөр 100 метрийн наривчлалтаагаар Монгол Улсын газрын зургийг яг өнөөдөр байгаа тэр цаг хугацаанд нь авч тэнд ямар нэгэн онцгой байдал үүссэн тохиолдолд хугацаа алдалгүйгээр шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх, өрчлөн сэргийлэх арга хэмжээ авах юм боломжийг бүрдүүлэх юм аа. Олон улсын шувууд төслийн зорилго нь хөгжингөө орнуудад хиймэл дагуулан хийж хөөргөхтөнд тусалж дэмжихээс гадна тухайн улс орнуудад сансрын технологиг бий болгож хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх гэсэн гол зорилготой юм. Тиймээс төсөлд хамрагдаж энд суралцсан оюутан залуучууд өөрсдийн эх орондоо буцаж очоод үндэснийхээ сансрын хөтөлбөрийг эхлүүлэх, хоёр дахь хиймэл дагуулан хийж хөөргөхийн төлөө зүтгэх ёстой. Үүнийг тухайн төслийн чухал амжилт хэмээн дүгнэж болно. For the Mongolians, it is really the first satellite. Энэ төсөлд оролцож байгаа оюутнууд эх орондоо иргэн очоод дараагийн буюу хоёр дахь хиймэл дагуулаа амжилттай хөөргөх нь төслийн гол амжилт үр дүн юм. Сансрын технологиг одоо олон салбарт өргөнөөр хэрэглэдэг. Тухайлбал хот төлөвлөлт, харилцаа холбоо, хүрээлэн буй орчны бохирдлын судалгаа, мониторинг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг салбаруудад түгээмэл ашиглаж байна. Монгол улсын хувьд өргөн газар нутагтай хиймэл дагуул ашиглахад их тохиромжтой. Япон улс газар нутаг багтаа хэдий ч олон салбарт хиймэл дагуул ашиглаж байна. Хөгжиж байгаа улс орнуудын хувьд сансар судлалын үндэсний тогтвортой хөтөлбөр бодлоготой байж түүнийг үргэлжлүүлэн авч явах эсэх шийдвэр хамгийн чухал юм. Түүнчлэн засгийн газрын өөрчлөлт болон төрийн бодлогын залгамж чанар алдагдах нь урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд сөрөг нөлөөтэй. Дараагийн хиймэл дагуулыг бид нэр 2019 оны төгрөгөөр мөн төлөвлөж байгаа. Тэр үед бидний хиймэл дагуулын гүйцэтгэх даалгавар одоогийнхоос илүү их наривчлалтай болно. Авах зураг маань 5 метрийн наривчлалтай. За дээр нь бусад өгөгдлүүдийг хүлээж авах төхөөрөмжүүдийг өөрийнхөө хиймэл дагуулд байршуулах боломжтой болно. Дараагийн хиймэл дагуул маань хаашаашаа 50 см-ийн хэмжээстэй ийм том хиймэл дагуул байх учраас тэнд бид нэр өөрсдийнхөө авъя гэж зорж байгаа мэдээллийг бидэнд өгч чадах аппарат хэрэгслүүдийг суурилах боломжтой болох юм аа. Дараагийн шатнд бол Киевшгийн технологийн институтаас гадна сансрын технологиор мэрэгдсэн бусад их сургуулиудтай бид нар холбоогоо өргөдөж байна л да. Манайхаас энэ хооронд бас саяын анхны хиймэл дагуулыг өгсөрж байгаа 3 багшаас маань гадна бусад хүмүүс бусад сургуулиуд дээр ажиллаж байгаа сансрын технологиор. Энэ хүмүүс нь бүгдээрээ нийлээд үндэсний сансрын технологийн баг болж ажиллах юм байна. Хиймэл дагуул бол өнөөгийн хүн төрөлхтний хэрэглээ болсон зүйл. Хиймэл дагуул хийж хөөргөн гэдгийн цаана шинэ технологиг сурч технологийн дэвшлийг ашиглаж байна гэсэн асар том агуулга давхар явж байдаг. Дэлхийн улс орнууд ч ийм бодолтойгоор сансрын технологиг эзэмшиж хиймэл дагуулаа хөөргөж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн хиймэл дагуулын ач холбогдлыг өнөөдрөөр дүгнэж үр ашиг харахаас илүүтэй ирээдүйд авчрах үр нөлөөгөөр нь үнэлмээр санагдана. Аливаа шинэ технологи бол хүмүүсийн амьдралыг сайжруулах, ерөөсөө бидний
амьдралыг сайжруулахад зориулагддаг шүү дээ. Тэгэхээр хиймэл дагуулын санаач мөн адилхан. Энэ технологиг эзэмшнэ гэдэг бол бид нэр өөрсдөө цаашаа хөгжих одоо шинэ юм замтай болж байгаа юм гэсэн. Энэ бол зөвхөн хэрэглээ талаасаа илүү тухайн тусгаар улсын хувьд бол энэ бол нэр хүндийн асуудал бас байгаа нөгөө талаа. Нэр хүндийн асуудал. За цаашлаад ярих юм бол аюулгүй байдал гэх мэтчлэн маш олон асуудалтай холбоотой. Тэгээ эргээд эсрэгээрээ сансарт эзлэх тэр байр суурь орон зайн хувьд тэр бол тийм бас бүрч тийм нэг хязгааргүй орон зай бол бас биш байгаа юм. Тэнд бол тодорхой байрлалууд байдаг, оноосон байрлалууд тухайн улсуудад ингээд байдаг. Зарим жишээ нь байрлал дээр бол бид нөгөө өөр улсуудаа өрсөлдөж төрүүлж авах үс тийм хэмжээ, тийм одоо нөхцөл байдалтай тийм зүйл ч гэсэн байгаа. Тэрийг бид нар бол аль болох төрүүлж эзэмшин төлөө байх хэрэгтэй. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт бол энэ бол өндөр технологиг эзэмших гэдэг бол зөвхөн хиймэл дагуулаар зогсох зүйл биш. Энэ бол манай улс тогтвортой хөгжлийг өөрийн болгож цаашдаа оршин тогтнохын тулд бид нэр шинжлэх ухааны технологиг заавал өөрийн болгож авах хэрэгтэй. Бид нэр зүгээр хуулах биш. Заавал өөрийн болгож авах хэрэгтэй. Хиймэл дагуул хөөрөх маш олон ач холбогдолтой. Хамгийн чухал нь гэхээр хүн хүний л үзэл бодлоос хамаарна. Жишээлбэл одоо улс орны хил хязгаар байна. Хил хязгаар гэдэг чинь бид нэр хилийн дэш газраар алхах тухай ярьдаг. Гэтэл дэш агаарын хил хязгаарын тухай их ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл сансрын уудмыг хүн болго эзэмшээд хэлж штэ улс орон болго. Тийм учраас бид нэр сансарт гарах гарцтай сансрын уудамд өөрийн орон зайтай болно. Энэ бол тусгаар тогтносон орны баталгаа нэгдсэн үндэсний байгууллагаар хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ утгаараа маш сайхан ач холбогдолтой. Монголын анхны хиймэл дагуулыг бүтээж байгаа залуус докторийн судалгааны ажиллагаан хийх, хиймэл дагуулан угсрах гээд тун завгүй. Өөрсдийн оногдсон ажиллаан чанартай хийхийн зэрэгцээ бусаддаа туслах, аливаа асуудлыг хамтран шийдэх гээд өндөр хариуцлага үүрнэ. Монголчуудынхаа итгэлийг хүлээсэн тэдэн дээр хамт ажилладаг багш нар болон оюутнуудын төлөөлөл ирж урам нэмээд утсан. Биднийг хиймэл дагуулын энэ төслийг дэмжиж байгаа Монголын ард түмэн өөрсдийнхөө сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Яг Монголд байхгүй болохоор тэнд ямар уур амьсгалтай мэдэхгүй. Гэхдээ эндээс сонсоход бол айгүй сайхан байдаг. Бид нарыг монголчууд маань үнэхээр ингээд ийм зүйлийг хүсэж байгаа. Бид нэр тэрийг ингээд биелүүлэхийн тулд ажиллаж байна. Тэ бол өндөр хариуцлагатай. Тэгээд маш баярлж байгаа. Монгол залуусын оюун ухаан нар бүтэж гараараа хийсэн хиймэл дагуул Мазаалай нэртэй. Монгол Мазаалай тун удахгүй сансарт хөөрнө. Энэ үйл явдлыг зүйрлвэл Монгол хүн сансарт ниссэнтэй адил тийм чухал түүхэн үйл явдал баяр хөөр болох нь дамжиггүй юм. Намайг анх Японд ирэхэд энд болохоор Эрдэнэбаатар багш минь болохоор өмнөх 24 гэдэг манай сургуулийн олон улсын оюутнуудын хамтарсан клуб сайтын төсөл дээр ороод яг ирээд 11 сард хөөргөжсэн. Тэгээд бид нар бас хөөргөлтийн процессыг бүгдийг сургууль даяараа үзээд том баяртуул явуулсан. Тэгээд үзээ зогсож байхад бол монгол хүн энд ороод энийг бүтээгээд амжилттай хөөрөөд буцаад мэдээлэл аваад амжуулаад энэ яг процессыг хажуудлаас нь хараа зогсож байхад бол их бахархалтай байсан. Тэгээд энэ жил болохоор Монголын анхны хиймэл дагуулыг багш нартайгаа хамтраад монголчууд нэгдээд хийж байгаа. Айгүй бахархалтай. Тэгээд 2017 онд удахгүй хөөрөх үйл явц нь олон. Тэгээд дараагийн хиймэл дагуулууд маань амжилттай хөрнө гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд өнгөрсөн жил Японы хиймэл дагуул дээр ажиллаж байхад японочууд хиймэл дагуулаа сакура цэцгийнхаа өмнө бариад зургийг авахулж байсан. Тэгээд надад бол тэр үед юу гэж санагдчихсан гэхээр би Монголын хиймэл дагуулыг хийгээд Монгол гэрийн тоонд ингээд барих цаг ирнэ гэж бодож байсан. Тэгээд одоо удахгүй тэр цаг өнөрнө гэж бодож байна та. Монгол улсын хиймэл дагуул бол сансарт удахгүй хөөрнө. Тэгээд эргээд бид нар холбогдоод зураг дамжуулаад амжилттай аавна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ерөнхийдөө цаашдын олон зүйлийг монгол залуучууд маань хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Сансар өгтөргүй өнөөдөр хүн төрлөختөнд хүрч болшгүй оргил хязгааргүй орон зай биш болжээ. Сансрын удмыг судлан шинжилж эзэмшгээр зорж буй хөгжингүй хүн төрлөختнөөс бид хоцрох учиргүй.
1981 онд Монгол улс сансарт иргэнээ нисгэж сансрын статустай болсон. 2017 онд анхны хиймэл дагуул Мазал агаан хөөргснөөр Монгол улс сансрын өөрийн орон зайг бий болгож, улмаар сансрын технологиг эзэмших, сансрын удмыг судлан шинжлэх эрхлэлээ тавина. Магадгүй сансарт хиймэл дагуулан хөөргсөн 51 дахь орн болох тэр цагт эх орны мөн төрийн дуулал уудам сансраас дэлхий даяар игшгэлнэ. Тэр цагт бид монголоор бахархаж, энийг бүтээсэн залуу сайн багтах болно.